Нэгд өдрийн өглөө гайхалтай эхэлж байна. Яаж гайхалтай эхэлсэн гэж юу? Машин өвдсөн. Яваа байсан. Зүгдгэр асаагаа явж исэн чинь чек энжин асаад машин зогсчлоо. Ажилт дуудсан. Одоо бараг 40 минут хүлээж байна. Үлзитийн Төв аймаг явдаг энэ буусан дээр ирсэн. Ажилтны машин авлаа. Ганцаараа биш бас ганцаараа үлээг найцтай. Миний машин ер нь бол нэлээд явдаг машин л да. Хотоос гадна амьдардаг. Тэгээд би ер нь бол өдөрт нэг ойролцоогоор 90-100 км явж явах шиг байгаа. За 100 км гэж бодъё. 100 км гэж бодох юм бол би ч одоо 7 хоногийн 6 өдөр нь явж байгаа. 7 хоногт би 600 км явдаг. Сард 2400 км явдаг. За одоо цаг 5:44 болж байна. Дүнгэж засвараас машин аваад гарч иржээ. 6 цагийн асуудалтай ноцолтлоо. Нэгд өдрийн ажил тэр чигээрээ будаа 5:44. Одоо хот руу орё гэсэн чинь Ярамгийн төвжрэл уулын замын төвжрэл бүр арай дэндүү байх шиг байна. Боли хари зүгээр. Машинаа ямар тацсан. Машин ассан. За засварчин компьютер онцлогоо хийж байгаа эхлээд. Компьютер онцлогоо хийсэн чинь бензин ноцоосон дээр ямар нэг одоо асуудал байна. Тэнгүүт нөгөө засчихсан залуу минь юу гэсэн бэ гэхээр за бензин ноцоос ямар ч байсан үзэх нэ, задлж үзэх нэ. Ер нь бол өөрийнх нь тамгаар бензин ноцоос эвдэрсэн байх магадaltaй байна. Та бензин ноцоос сайж авах үг. За би чинь тэгэл тийч чинь сая зүгээр хэд хэдэн газар руу крон 200-ийн бензин ноцоос сайж үзээл, хэдэн группүүдээр бензин ноцоос гэж бичиж үзээл, 2-3 хүнтэй холбогдоод уцаар яриад маргааш авахны юм бодвол тэгэл явчихна. Яг тэгээ яриа байжсэн чинь нөгөө засварчин чинь зуудаж байна. За энэ нөгөө кроны эзэн хүрээ дээр машин дээр хүрээ дээр. Тэгээ яваад очсон чинь таны машин бензин хүү. За байж гараа. Одоо тэнгүү та тэгж байгаа бах те. Гээ яхаа тавтай арайч те. Тэ машин бензингүй болсон байж хахад машинаа тэгээд мэдтгүү тэгээд унтраач засвар масраар яваад өстой өнгөө гэдэг жиж магадгүй те. Миний машины бензиний даачиг нэвтэрсэн байсан юм байна л да. Өчигдөр би гэр бүлээр явж байгаад буцаад хотоос гараад харж байхад бензин одоо хамгийн доотлосоо дээдлэн гэсэн үг те. Ер нь бол нэг за нэг 20% бензин үлдсэн байна гэдэг юм даачиг зааж байгаа. Тэгээ би яг үндэ бол өглөө явж байхдаа бензин авах гэж явж байгаа байхгүй. Тэгээд явж явах замдаа миний машин ингээд унтстай унтчихж байгаа. Миний ерөөсөө бензиний шар гэрэл мэрэл нь ерөөс юу ч асаагүйсэн. Тэгээ би яаж мэдгүй? Засварчин ч гэсэн мэдгүй. Засварчин хамгийн түрүүнд миний машиныг асааж үзэх гээд болохгүй. Тэгэнгүүт нь нөгөө бусад юмнууд нь ерөнхийдөө шаардлагатай юмнууд нь байна уу гэд бензиний даачгийг нь харсан чинь бензин ерөнхийдөө бол байна. За тэгвэл яагаас бэ гэдгийг ингээд үзээд явж байгаа байхгүй. За нэг юм болсон байна. Явж 6 цаг ноцолтож яг үндэ зүгээр миний машин бензингүүл зогссон байсан байхгүй юу. А энэс зүгээр би сурамж авлаа. Одоо энэ үзэж байгаа хүүхэд залуучууд ч гэсэн тэгээд би шууд интернэс ингээд мэдгээд бензиний даачиг гэдэг юм ерөнхийдөө ямар нэгэн байдлаар асуудал үүсэх юм бол ийм юм болох нэ. Надад адилхан жишээ гарах нэ. Тэгээд зүгээр сая миний гайхсан зүйл юу гэхээр тэгээд банкн дахь бензин дуусаад машин унтарчлаа гэхэд чек энжин гэрэл яагаад тасч байгаа гэдгсэн чинь ер нь бол ямар нэгэн юм болохгүй байна гэдгийг мэдгэж байгаа учраас чек энжин асах ёстой гэсэн хариултыг сайн надад засварчин өгч байна л да. За ийм зүйл болсон байна. Магадгүй хэн нэгэнд ирээдүйд ийм зүйл таарлалт бол эхлээд банкнда бензин бийнү гэдгийг үзээрэй. 92 дүүрч чи. За ингээд миний хадл явдалтай нэг өдрийн хүү дуслаа. Өдөржингөө машинтаа ноцсоор байгаа. Ажиллаа хийсэн ч юу ч хийсэн ч юу. За машин алдсан юм тий. Окей. Мэдээж ийм өдөр байх. Өдөр болгон ажиллаа хийгээл өдөр болгон янз янзын яваад ингэж явахгүй. Хаяа нэг юм хадл явдлууд бол гарч ирдэг. Би ер нь бол нэг их тарьж чадаад байдгүй. Ихэнхдээ би бараг орой 10 11 хаяа шөнийн 1 цагт хүүлээд гэртээ ордог. Тэгээ тэр үед манай хүүхдүүд унтцсан. Манай хүүхдүүд ер нь
8 рөөгөө 9 төхүүлээд унтаад өгдөг. Нэлээд их унтдаг. Тэгээ өнөөдөр өдөржингөө машинаа засуулаад ажил руугаа одоо явах цаггүй болоод ийш тарьж байгаа нь бас надад нэг завшаантай хэрэг болж юм л да. Тэр юу вэ гэхээр хүүхдүүдэд унтахаас өмнө би харих нэ.